Эх орноороо овоглуулсан хүн цөөхөн буй за. Тийм хүмүүсийн нэг нь Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Арвжаагийн Дорж Палм юм. Түүнийг олон улсын кино наадам дээр мэргэжил нэгт дэлхийн том киночид өндөр үнэлж, 70 мөрөө алгадaltaсан зиндархалцаж, наадмын шүүгчээр хүртэл оролцдог байлаа. Дорж Палм 1955 онд бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн кино найруулгын ангийг төгсөж эх орондоо ирсэн юм. Ганган дэгжин гэдэг нь туйлгүй боловч ааш зан нийтлэг, алаг цоог үзэлгүй эгэл даруй хүн байж үлээ. Арвжаагийн Дорж Палм гэдэг манай Монголын киноны урлагт өөрийн гэсэн орон зайтай, өөрийн гэсэн үзэл бодолтой ийм Ахмад уран бүтээлч байлаа. Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Ялгуусан Баатар Сумьявэс гэж хүний хүү. Монголын кино урлагийн бас нэг ноён оргилуудын нэг Арвжаагийн Дорж Палм гэж ийм найруулагч. Тэгээ яг багт нь Арвжаа гэж айлд өргөжчихсөн. Анх үзэхдээ би тэр хүнийг үзсэн. Маш их соёлтой. Маш их сайхан орос хэлтэй. Их юм уншсан. Театр, киног их сайн мэддэг. За ер нь Монголын одоо киночдод хамгийн анх удаа зөвлөлд туссан одоо киноны сургууль одоо биднээсийн төгссөн сургуулийн хамгийн анхных нь одоо сурагч байхгүй юу? Чаурели гэж их зөвлөлтийн алдартай найруулагчийг одоо дагад төгссөн тийм хүн ирсэн. Монголд анх удаа ирээд одоо тэр бидэнд юу саадуулж байна гэдэг кино хийсэн байгаа. Урт насангаан одоо зохиолоор тэр хоёр хоёулаа сууж гад бас их сонин зохиол. Тэр үеийнхээ нийгмийг шүүмжилсэн тийм зохиолоор байсан. Баяр нэг гэн хөрөнгөл ямар ч үрдэнгүүгээр зарцуулсан байна нэг хож. Хамфилг баярдаг зүв. За тэр Монгол төгөргөн ч яах вэ? Үргэх нь үргэцсэл юм байна. Жохон яаж үргэцсэн гэдгийг одоо хэм итгэвтэй. Тэгэхдээ энэ дасантай хотоос хүүхдийн 3 дугаар тухай. Эхнэртэй метр 10-ын торог авцарсан гэж энэ баяргаан авгаа жавцсан дулам энэ самбилгаан авгаа янжин дуламд ярьж байна гэж домдгийн авгаа хам дулам над ярьсан юм аа. Тэрний шарвын авгаа таш дулам надаас асуух энэ би яачиг хоб болно гэж хэлье. Далаалтан ч боловч боолт нэг зөөлөн тийм их зөөлөн сэтгэлтэй хүн байдаг. Энэ найруулагчийн онцлог гэдэг миний бодол шүү дээ. Яг нь инээдмийн талын жанрын тийм найруулагч би өөрөө дотроо бод. Хийсэн кинон голдуу инээдмийн тал руугаа татаж шийдэг. Тийм найруулагч, онцлогтой найруулагч юм уу гэж. Анда өнөө нотнгийн учраас кручэн биш байц. Ийм кинонууд бол Дорж Палмгийн одоо найруулагчийн одоо юу гэдэг юм онцлог гэдэг юм уу тийм үү? Бол ийм энэ бол мөн Дорж Палмгийн бол энэ ахын амьдралын инээдмийг хүмүүний нийтмийн ийм киног бол Монголын киноны жанрт оруулж ирсэн. Гэтэ инээдмийн кино чинь биш тийх хүнд төрөл байгаа шүү дээ. Их нарийн эзгийг олж мэдэрч хийхгүй л тийм үү. Хүн бүхэн яагаад инээдмийн кино хийдэггүй вэ гэхээр инээдмийн кино бол их хүнээс их тийм мэдрэмж юу шаарддаг ийм ажил байхгүй. Тийм учраас Дорж Палмыг бол би энэ талын том мастер байсан гэж хэлнэ. Дорж Палмчин уран бүтээлчийн хувьд бол их сайхан, их цагаахан, их тиймэрхүү ажлын төлөө гэсэн, уран бүтээлийн төлөө гэсэн, хүний төлөө гэсэн тийм сэтгэлтэй их цагаахан хүн шүү дээ. Юуны Дорж Палмаар чигдэр хүн загинж яах, чичлж яах тийм муухай авир гарч явах би мэдэхгүй. Би хараач юу нэлээд хэдэн кинонд би цуг явж исэн. Дараа нь бас тэр хүний хүн кинонд дээр жумдан найрч анхны жумдан найрчин Дорж Палм багшийн шавин л та. Дорж Палмч бас нэлээд хэдэн шавнуудаа сэлэмцүүр найрчин тэгээд олон сайхан кино найрчийг бас төрүүлж одоо сургууль соёлд явуулж төгсөөд ирсэн дэмжиж исэн юм. Цан арч нэг соёл их өндөр соёлтой хүн байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Дорж Палм Мартэч болоос 3 найз энэ хүүхнүүд
өндөр эцэргийн хөнгөн аястай нийтмийн чиглэлийн кинонуудаас Туйцын том зохиол Тунгалаг Тэмэр Арманаар 3 ангит кино үзлээ. Тэгээ эндээс ахуулаад үзэхэд бол Дорж Шолонгоор гайхамшигтай уран бүтээлч. Олон сайхан кино хийсэн. Та нар өөрснөө мэдж байгаа тийм. Мартаач болоос гэж кино хийлээ. Хамгийн анхны одоо Монголын одоо инээдмэн киноны их гэх юм уу да тийм комедиограф гэдэг комедийн энэ кино. Инээдмэн уучлаарай. Инээдмэн энэ киноныг одоо их суурийг өрөөл тэр Мартаач болоос. Тэгэл энэ хүүхнүүд хачин тийм кино сайхан кино одоохондоо хийдэг мөртлөө дахиад өөр одоо түүхийн тухай кино хийж байгаа. За тэгээд та нар өөрсдөө мэдээ хамгийн том оргил нь бол Тунгалаг Тамир. Тунгалаг Тамирыг бол одоо итгэж өгсөн байгаа. Манай Дорж Шолом жүжигчнийг танихтай их нарийн таньдаг. Энэ Бужгарын авгааг юу яажсэн. Ерөөсө дулмаада би тэр Бужгарын нэрийг лавна гэж зүтгэсээр агаал тэгэл авсан байгаа. Яагаад тэгсэн гэсэн чинь их уйдгартай нүдтэй. Яг тохирно гэж Шоломгоо намайг тэгээд авчирсан билээ. Тэгээд 16 хоногтой. Гэхдээ Дорж Шоломгоо хамгийн гоё чанар юу гэхээр зэрэг ямар ч уур уцаар байхгүй. Их тайван, их амгалан жүжигчнийг ерөөсөө шахаж шаардахгүй. Нөө жүжигчт нь ерөөсөө тэгэл тэр зохиолынхоо дүрийнхээ зорилгыг нь ойлгуулаад, утга санааг нь ойлгуулаад Одоо бодлоо. Яв. Намайг төлөөлж хүүгээ минь үлсээрэй. За да яв. Өшөө. Натураа баярлалаа. Зүгээр. Говийн зэрэглээ киноны хувьд нэг онцлог байдیں۔ Тэр нь яг хөөр урдлын кинонууд бол яг дипаш харж авч яасан кинонууд. Одоо хатантлын хүний одоо төрхийг харж. А говийн зэрэглээ киноны хувьд бол дандаа мэрэгжлийн жүжигч баг болж тоглоснороо энэ кино одоо өнөө хүртэл хүмүүсийн сэтгэлд одоо хадагдаж үлдсэн гэж би дотроо бодож байна. Тэрээр 1962 онд Арбуу зувын эрхүүд болсон явдал жүжигийг улсын хүүхэд залуучуудын театрт 1967 онд Войничийн сон жүжигийг улсын драмын эрдмийн театрт найруулсан тайз дэлгэцэн ямар ч төрлийн бүтээлийг чадамгаа амьлуулдаг тал бүрийн авьяас шингэсэн олонд хөндлөгдсөн нэр нэвтрхий найруулагч байлаа. Өөрийнх нь амьд сэрүүн гоё дүргүүл тэнэг гачин хүмүүс гэдэг нэг кино шүү дээ. Хүмүүс юундаа суух гэж үхэлдээд байгаа бэ? Төлөөлөгч байгаад өгөөч. Дөөр юм аа.
Чин төлөөлөгч рүү очихдоо нэг аятай инээмсэглээд өг. Ичээлээ штий. Ямар юм чи ичих. Чи төрөлх нэгдлийнхэн төлөө ганц сайхан инээмсэглэж чамаас ямар юм ч орохгүй байгаа юм. Тэр киноны одоо нэгдлийн дарга тоглодог. Нэг тийм бүдүүн, нэг гоё боржгар борлоо суусан халимгтай. Тийм ахлаг, тийм сайхан бураа байлаа. Тэгээд манай буурал маань хорвогийн цаг бас хар явцсан. Одоо байвал байж л байгаа. Эхтэн тэр хүний хийсэн бүтээсэн тэр л гоё дөрүүд нь бол бидний сэтгэлд байдаг. Дор чулуугийн талаар хүмүүс олон янзын юм ярих л байна. Үнэхээр одоо том найруулагч Монголын яхарга байхгүй нэг үеийг эзэлсэн том уран бүтээл шүү. Тэрний хийсэн уран бүтээлийг одоо эргээд харахад бол ямар одоо янзтай сайхан хийжсэн байх гэдэг нь харагдаж байгаа.